За орж байгаа багц үйлтэй холбоотой хэд хэдэн асуулт байна. За таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой. За шүүгдэгчид авж байгаа таслан сэргийлэх арга хэмжээ нийт таслан сэргийлэх арга хэмжээний хугацаанд орж тоологддоггүй хэвээрээ байгаа. Тэр орж ирэх болов гэсэн тэр залт орж ирээгүй байна. Тэрийг нэгдүгээр тодруулж асууя. За хоёрдугаарт бас нэг таслан сэргийлэх арга хэмжээ хязгаарлалт тогтоодог таслан сэргийлэх арга хэмжээ байгаа. Хилээр орж гарах зарим газараар зорчихгүй байх гэдэг. Энэ ерөөсөө хуулиар хугацаа заагаагүй, бас сунгах тухай хугацааж байхгүй. Энэ дээр бас ягаад ерөөсөө хугацаа заадаг юм процесс орж ирэхгүй байгаа юм бэ? Хоёр дахь асуулт. За гурав дахь асуулт энэ 14.15, 14-ийн 10, 14, 15 энэ төр дээр бол шүүгдэгчид авж байгаа цагдаа орих энэ хугацаа тоолоход би бол одоо дордуулж орж ирж байгаа гэж харж байна. Хорих байранд хүлээн авсан өдрөөс эхлээ цагдаа орих хугацааг тоолно гэж байна. Гэтэл олон улсын гэрээ конвенцаараа тухайн хүн өөрөө чөлөөтэй зорчих боломжгүй цаг үеэс эхлээд энэ хүнийг бол саатуулсан тооцож явдаг. Гэтэл бид нар бүр яг энэ бүр хорих байр гэдэг ингээд яг нэг ийм зүйлээр бид нар дандаа хязгаарлаж энэ хугацааг ингэж тоолж байгааг харах хэрэгтэй юм шүү. За. Дөрөвдүгээрт энэ 14-ийн 5-ын 7-гийн 5 дээр энэ бол бүр маш эргэлзээтэй заалт байна л да. 5 дээр орж ирж байгаа шинэ заалт байна. Прокурорын гаргасан шийдвэр үйл ажиллагаанд гомдол гаргадаг. За энэ тэй холбоотой процессыг 1-ээс 4-р зүйл дээр зохицуулж байгаа. Гэтэл доор нь дахиад шинээр дээд чатны прокурорын газар шийтгэхээр ийм одоо зохицуултууд орж ирж байна. За хэрэг бүртгэлтэй иргэнийхээс татгалзах юм бол дээд чатны прокурорын газар нь шийднэ. Гэхдээ газар нь хэд хоногийн дотор шийдэх тухай ерөөсөө хугацаа бас заагаагүй. Тэгэхээр өмгөөлөгчд прокурорын үйл ажиллагаатай холбоотой хэрэгсгүй басантай холбоотой гомдлыг дээд чатны прокурорт нь гаргачаад дараа нь дахиад энэ прокурорын газарт нь гаргахын процесс нэмж орж ирээд байгаа юм уу? Ямар учиртай энэ ерөөсөө маш ойлгомжгүй ийм одоо процесс нэмэлт ийм процесс орж ирээд байна. Тэгээд энэ нөгөө прокурорын энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тавьж байгаа хяналтын асуудлыг илүү боловсронгуй болгох, илүү тодорхой болгох, илүү хугацаатай болгох, хугацаанд болж өгвөл богинохон болгох ийм бодлого яагаад ерөөсөө барихгүй байгаа юм бэ гэдэг асуултыг энтэй далиндуулаад давхар асуучих. За 30-14-ийн 8 дахь хэсэг дээр за энэ 14 хоногийн дотор хянах ба зайлшгүй тохиолдолд 14 хүртэл хоногоор сунгана. Дахиад 30-15 дээр 14 хүртэл хоногоор сунгана гэдэг. Ингээд нөгөө хэргийн ээдрээ төвхтэй байдлыг харгалзаад ялагдагчаар татах энэ асуудал дээр тухайн шатны прокурор бол 3 хоногийн дотор шийдэж байгаа. Тэгээд дээд шатны прокурор нь шууд 14 хоногоор сунгахаар ингэж хугацаа орж ирж байна. Тэгэхээр энэ 14-өөс бага хоногийн хугацаатай байж болохгүй юу? Тэгэхээр энэ хоног хугацаанууд дээр ер нь яг тусгаалan одоо харж байгаа барьж байгаа тийм бодлого юу байгаа вэ гэдгийг энэ дээр нэмээд тодруулаад хэлчихээрээ. За 31-ийн 3 дээр яллах дүгнэлтэд гардаж авахаас татгалцсан болвол энэ нь бол татгалцсан өөрөө саад болохгүй мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлээд явуулна гэж. Гэтэл энэ хүн чинь ялагдагчаар татгаж байгаа тохиолдолд гомдол гаргадаг. Энэ гомдлын хугацаа дуусны дараа энэ мөрдөн шалгах ажиллагаа явагдахгүй юм уу? Ерөөсөө энэ хүний гомдол гарах эрхийг ерөөсөө хангахгүй нэлээ юм хязгаарлагдмал зохицуултууд орж ирж байгааг анхааруул ямар вэ? За ингээ хамгийн сүүлд 34-ийн 16 дээр шууд өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцохгүй хүндэтгэн үүсгэх шалтгаангүйгээр өмгөөлөгч нь оролцоогүй бол шууд өмгөөлөгч томилж оролцуулна гэж байна. Энэ нөгөө өмгөөлөгчөө чөлөөтэй сонгох эрх яасан бэ? Яагаад ингэж юу н дордуулж оруулж ирээд байгаа вэ гэдгийг. За Алтан гэрэл сайд хариулт өгье. За энэ нөгөө түрүүний хамгийн ихний асуултан дээр тэр нөгөө хорих байранд цагдаа орох байранд хүлээж авснаар гэдэг энэ заалт бол яг нөгөө хоригдлын тухай зааж байгаа тийм. Өөрөөр хэлэх юм бол хорих ялаар шийтгэгдээд одоо 14 дээр нь хоригдолд цагдаа орох таслан сэргийлэх арга хэмжээ авсан үед хорих ялын хугацаа дуусахаар бол энэ зүйлийн 7 заасан журмын дагуу цагдаа орох таслан сэргийлэх арга хэмжээ авах хэсгийг шүүх шийдвэрлэнэ гэх. Хоригдлын тухай ярьж байгаа. Угаас хориотой байгаа хүний тухай ярьж байгаа. Тэгээд цагдаа орох байранд өөрөөр хэлэх юм бол хорих байгууллагаас шоронгоос цагдаа орох байгууллагад хүргэх юм бол энэ хугацааг нь тэнцээс авах тоолъё гэсэн. Энэ утгаар оруулж ирж байгаа. Яг хоригдож байгаа хорих ялыг шийтгэх зэтгээд хамааралтай зохицуулт байгаа. За энэ хугацаа тоолохтой холбоотой за тэр 30-14-ийн 8-ийн
хоног тоолохтой хугацаатай болон энэ гомдол гарах процесстэй холбоотой зүйлүүд дээр манай ажлын хэсгээс нэмж хариулаарай. Зарим нэг зүйлүүд дээр бол хоног хугацааг өөрчлөх, хилцүүлгийн явцад ярилцах зүйлүүд бол бидэнд бол байгаа. Харин тэр 31-3-ын с сэжигтэн эрүүг эрг үүсгэж ялагдчаар татах тогтолтой танилцах, гарын үсэг зурх, гардаа ухаас татгалцсан мөрдөн шалах ажиллагаа явуулахад саад болохгүй гэсэн заалтыг одоо амьдрал дээр бол бид нар бүгдээрээ мэднэ. Би үзэхгүй, танилцахгүй, зурхгүй гэдэг. Тэгэхээр нэгэнтээ танилцаагүй зүйл дээр гомдол гарах энэ процесс нь яаж явахыг би бас сайн ойлгосонгүй гүшинэ. Үзэхгүй, танилцахгүй, би зурхгүй, наадах гэж очихгүй гэдэг ингэж байгаа юм. Тэгэхээр болцоог нь хангах чиг үүргүүд нь хууль дээр бол байгаа. Яаж танилцуулах юм? Гомдлыг нь яаж гаргах юм? Татгалзуул яах юм гэдэг бүх журмууд байсаар байтал би энэ дээр бол үзэхгүй, гар үсэг зурхгүй ч болно. Тэрийг бол бид мэддэг. Танилцахгүй гэд ингээд суугаад байвал танилцахыг хүлээж процесс удахгүй л гэдэг утгаснаагаар орж өгсөн. Бусад тэр хоног хугацаатай холбоотой зарим нэг санал дээр бол шууд аваад хэдүүлээ хилцэх шийдвэрлээд бас ярилцахаар зүйлүүд бол байна гэж харж байна. Ажлын хэсгийн зүгээс прокурорын байгууллагын зүгээс сая тэр гомдолтой холбоотой зүйлүүдээр нэмэлт хариулт өгч. За ажлын хэсгийн 10 дугаар микрофон. За улсын ерөнхий прокурорын туслах прокурор Мөнхбаатар гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд бол эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын гомдлыг хүлээн авах, шалгах, шийдвэрлэх гэх нийтлэг журмыг хөлжилсөн байгаа. Энэ журмынхаа дагуу бид оролцогчдын гомдол өсөлтийг шийдвэрлэж явж байгаа. За энэ хуулийн төсөлтөөр бол энэ дээд чатны прокурорын газар нь хэрэг бүртгэлтэй иргэнийхээс татгалцсан, хэрэг бүртгэлтэй иргээг хаасан, хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг зөвшөөрж гарсан гомдлыг хянан шийдвэрлэнэ гэж оруулсан. Энэ зохицуулт маань өөрөөр хэлбэл ажиллагааны явцад гарч байгаа одоо оролцогчдын гомдол хүсэлтийг бол тухайн шатны одоо хэрэгт хяналт тавьж байгаа хяналтын прокурор тухайн шатны дээд чатны прокуророор шийдвэрлэж дуусгар болно л гэсэн зохицуулалт. За хоног хугацаа бол угаасаа энэ нийтлэг журам заасныхаа дагуу 14 хоногийн дотор шийдвэрлэн шаардлага. За Сүхбаатарын Эрдэнэ болт шүү. Биш. Хөрөл одрын баасан жаргал шүү. За манай юуныхаа уг нь бол манай хуулийн салбарын миний асуултыг аягүй сайн ойлгож байгаа л доо. Тэгээ таад маань энэ дээр яг хариултаа яг тодорхой хэлээд өгчмөр ах юм бол зааруулахгүйгээр ялангуяа тэр талсан сэргийлэх арга хэмжээ цагдаа хориотой холбоотой хоног хугацаа тэр шүүгдэгчийг цагдаа хориод байгаа хугацааг яагаад нийт цагдаа хорих хугацаанд оруулсан өөрчлөлтийг одоо болтол яагаад ерөөсөө оруулахгүй байгаа юм бэ? Тэр хязгаарлалт тогтоогоод байгаа талсан сэргийлэх арга хэмжээнд дээр яагаад хугацаа ерөөсөө тавихгүй байгаа юм бэ? За дээрэс нь хамгийн сүүлд нэг бүлэг асуулт асуугаад байгаа. Энэ хүүхэд эрүүгийн процессын ажиллагааны оролцогч, хохирогч, холбогдогч хинч байсан хүүхэд оролцож байгаа тохиолдолд энэ хөнгөрүүлсэн ийм заалтууд, бүлгүүд ерөөсөө манай энэ хууль эрүүгийн процессын хуулинд тусгаалж ерөөсөө орж ирэхгүй байна. Тэгэхээр энэ хүүхэдтэй холбоотой асуудал дээр бас ямар бодлого эсвэл одоо зүйл барьж байгаа юм бэ гэдгийг асуултыг тодруулаад асууж. За хариулт өгье Алтан гэрэл сайд. Энэ хязгаарлалт тогтоог хараад түрүүн харин дутуу хариулчих. Энэ хязгаарлалт тогтоог таслан сэргийлэх арга хэмжээний асуудал бол бас хүнд байгаа. Одоо энэ чинь нөгөө шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллага биелүүлэх ёстой. Тэгээд 2025 оны 1-р сарын 1-ний өдрөөс хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллага хууль заасан учраас одоо хэрэгжүүлэл явж байна. Гэтэл нөгөө хугацааны тодорхойгүй байдлын улмаас ажлын ачааллаа зөв тооцох. За тэгээд шаардлагатай албан хаагчдын орон тооны асуудал дээр бас хүндрэл гарсан. Төсөв хөрөнгөн дээр хүндрэл гарсан. Нөгөө тооцоод оруулаад ирсэн юмыг манай гишүүд маань нөгөө төсвийн үеэр яг шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэр орон тоотой холбоотой зүйлийг хасцсан. Ингээд энэ дээр бол гүйцэтгэхэд бол хүндрэл байгаа. Тэгэхээр маш товчхондоо бол энэ хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хугацаатай болгоё. За тэр шүүгдэгчийг цагдаа оргиж байгаа хугацаад бай. За хүүхэдтэй холбоотой энэ асуудал дээр дэвшил гаргая гэдэг таны саналыг бүрэн дэмжиж байна. Одоо бид нар энэ За улсын хурлын гишүүд асуулт асууж хариулт авч дуусна.